өхрийн хүчлээр одоо газар доор ингээд шахаад тэгээд умдны ус болон одоо бус юм нөлөөлөд байна гэдэг айдас хардлага байна. Яг одоо яг үнэхээр тэгээд байгаа юм уу? Яг ямар процесс явдгийг та тайлбарлаад өгөөч. Энэ модель төр бол ингээд уран байгаа одоо яг нөгөө хөдрийн биеттэй давхарга маань энд байна тийм ээ. Энд харагдчихэв. Өөрөөр хэлбэл одоо 100 хэдэн тийм 70-170 метрийн одоо гүнд энэ одоо уран агуулсан хөдрийн биет маань оршиж байгаа. Одоо нэг хэрэглээд байгаа умдны ус өндрөл. Тэгэхээр энэ хоёр ус маань болохоор хоорондоо яадаг вэ гэхээр энэ нөгөө чулуулаг үе давхаргаас гадна одоо нөгөө ус үл нэвчүүлэх шавар үеүүдээр ингээд тусгаарлагдчихсан. За тэгээд хоорондоо бараг 100 метрийн зайтай шахуу ийм хол байгаа тийм ээ. Хоорондоо толио байхгүй. Тэгэхээр энэ хоёр одоо эндээс албарл тэгээд энд үйл ажиллагаа явлаа гэхэд энэ хоорондоо холбогдож бохирдох ч юм уу эсвэл эннийх нь одоо усны түвшин багасах ч гэдэг юм уу. Олон нийт ямар ойлголттой гэхээр ерөөсөө энэ бидний хэрэгжилж байгаа энэ ундыг хэрэгжилж байгаа энэ одоо энэ хотын усыг энийг л ингээл хордоол байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ энэ бол ямар нэг юм байхгүй. Одоо ингээд энэ макет харахаар 170-180 метрт энэ дооргоо уснаас л бид нэр олборлж байгаа шүү дээ тийм ээ. 100% тийм өхрийн хүчил биш ээ. Энэ бол хамаагүй сулруулсан, маш сулруулсан өхрийн хүчил. Өөрөөр хэлбэл аюул бол одоо тийм байхгүй гэсэн. Та хэлсэн чинь нарны зай оройгоор одоо ингээд аккумуляторын чинь маш өндөр одоо концентрацтай өхрийн хүчил хэрэгжилж шүү дээ.